Түн баярын бом эрдэнэ. Сүүдрөвчөнд болсон яриа. Нар ташчээ. Зуны өдрийн бөхчм халуун ашгүйнийг нугарч, оройн сэвэлзүүр салхи үе үеийнхэн амилцах нь үдшийн сэрүүн мөтрөн эрхийн тохио. Яг л энэ мөчөд би ажиллаа таран гэрээдээ алхадаг маань бараг ёс гэмээр болчихж. Заримдаа учиргүй яаран алхана. Харин заримдаа энэ тэрхнийг харсан шиг бодол давтан гэлдэрх нь би. Өнөөдөр тийм өдрүүдийн нэг бололтой. Яаралгүйхэн алхасаар бараг л зам дээр шахам таардаг нэгэн сүүдрөвчөнд ирлээ. Үүгээр явх тоолонд хідэн хөгшөд юугаа ч юм ярилцсан сууцгаадаг юм. Өнөөдөр харин алга. Сүүдрөвчөнд орвоогүй юу насан туршийн найз мэт болсон өнөө хөмхий тамхи асааж хэд гурав сорлоо. Соргоч гэжтэй бараг л хөхөх юм да. Сэв салхин шанхны хідэн үсээр оролдоод таата санагдах тул навсгар хар зүнхээ хажуудаа шидчихэд гидэж авлаа. Гэдэс жаахан хонхолцож байсан ч тэр одоо надад хамаагүй мэт. Хүний сэтгэл гэдэг угаасаа сони юм хандав. Юм бүхэн сайхан санагдах аж. Сайхан. Гэтэл гинэтхэн нүдний үзүүртнийг юм дэврэх шиг болоход өөрийн ирэхгүй тэр зүг рүү харвал нэмгэн цагаан бошин зүмссэн бүсгүй гунхан манай сөөдрөвчөнд ирхэн тэр. Бүсгүйч бас халууцаж байна л т. Өрөөсөн гараараа нүрээ сэвнэ. Нүүрэндээ арай л том юм удаа хэмээр нарны бараан шил зүүж үсээ сулхан боожээ. Бүсгүй хүний зуны хувцс гэдэг адын эд хойно нарны туяанд цаана нэг хайтайхан харагдана. Хайтайхан бүсгүй гэдэг чинь нэгэн бодлын харах нүдийг баясгсан байгалийн нэгэн уран тансаг үзмэрэл гэсэн үг. Бас тэгээд үнэн. Эр ухаантай юм болохоор тэрнийг харахгүй байж чадсангүй. Гэхдээ тэгээд бас учир зүггүй гөлрөөд байж ч болохгүй юм. Хий димэл хулгай нүдээр хялам хийж суух. Гэтэл тэрний утас гинтхэн дүнгэнлээ. Ядаж байхад яасан сүрхий дуутай юм. Цочсондоо игээтэл огл хараачихсангүй. Одоо ч хүн болгон уцтай болсон хойно зочиж барьдаг миний л мөн их л та. Бүсгүй уран цагаан хуруугаараа уцаа дэмнэх төдийхэн барих нь юутаач зөвлөмөр юм те. Тэрээр гэж хүндий дүүхэн дугарч байна. Бодвол цаанаас нь нэрийг асуусан байх л та. Миний бодсон зөв гисэн юм шиг тэр. Гэж нэлам дуухан хэлээд мушиж байна. Хинтээ ярьж байгаагаа баттай мэдсэн болоо та. Бүсгүй нэлээд тухлах янзтай миний өөдөөс харан өрөөсөн хөлөө нөгөө дээгүүрээ ачин суулаа. Манайхан ихэнхдээ байна уу гэж яриагаа эхэлдэг бол энэ хүүхэнд гисэнгүй. Түр амсыгэд явах гэж байсан би бүр хэрэгт дурлж эхлэв. Хүний л чанар юм байх та. Гэхдээ намайг хүний яриа чагнах гэж байна гэж битгий бодоорой. Яагаад гэвэл би уцсны нөгөө талаас ярилцагчийн яриаг сонсож чадахгүй байгаа тул хүний яриа нууцаар сонссон гэсэн ангилалд арай л орохгүй байх. Харин энэ хүүхний яриа л миний чихэнд дуулдаж байна. Тэгээд жирн хүн уцаар ярихдаа өөрт нь огт хамааралгүй хүний хажууд нэг их шивнэд байдгүй уншигч та мэдэх байна доо. Намайг буруудахгүй байх. За тэгээд өөрийгөө өмгөөсөн үгээ татаж өнөө хүүхэн цааш нь чухамгүй яаж ярьсныг хамтдаа сонирхъя. Бүсгүй ярилцагчаа сая л бүрэн гүйцэд таньж байгаа мэт нүүрэндээ инээмсэглэл тодруулахажээ. Тэрнийг инээмсэглэхэд ямар нэгэн эмзэг зөөлөн юм айжуухан нэгдэж байгаа мэт мэдрэмж төрж байх юм. Утасны цаанаас хэлсэн үгийн зөвшөөрсөн тэрээр инээмсэглсэн чигээрээ химэн уянгалаг дуухан хэлээд толгой тахлаа. Тэгснээ хэсэг чагнаад дахин инээж гэд толгоос ихсрэв. Энэ мөчөөс эхлээд бүсгүй надад арай өөр мэдрэмж төрүүлж эхлэх шиг. Яг ямар гэдгийг одоохондоо хэлж мэдэхгүй юм. Ардаа сулхан боосон үс нь нэг л утга төгөлдөр атлаа эрхэмсэгдэв. Хэрвээ боолтон задран унвал удаашруулсан бичлэг мэт харагдах байсан байх. Би түрүүнээс хойш мартах шахсан тамхиа ахин таатайхан сорлоо. Бүсгүй намайг хараад сануу гэлтэй сул гараараа жижиг цүнхээ ухан нарийнхан цагаан тамхиа гаргалаа. Би ч доороо бүрштэй амтэн шиг ухсхийн босож асаагаараа асаан барьлаа. Ер нь бол эн чинь боловсон ирээ хийхээс дэ үйлдэлд орох тул би буруудахгүй л дээ. Бүсгүй тамхиа асаагаад надад баярлснаа илэрхийлэн харцаараа хайр найргүй шагнаад бас толгой тохиж байна. Миний сэтгэл тэр бүхэнд цадаад л явчихсан тэр. Нэг их том үйл хийж гисэн амтэн гидиж ирээд л суулаа. Нөгөө гэрээтэй явдаг ч бүр өнгөрвөө яав. Ямар тач гэсэн бүсгүйг явтал би эндээс хөдлөхгүй янзтай. Бүсгүйн царайд дахиад л инээмсэглэл тодорч
гэд толгод өглөө. Бодвол тэрний сэтгэлд сонсож байгаа зүйл нийцэх гэхээсээ илүү таалагдж байгаа нь л дээ. Тэр жаргалтай харагдана. Хүн тэр тусмаа бүсгүй хүн жаргалтай байна гэдэг чинь орчин тойрондоо ч гэсэн сайхан энерги түгэж байдаг юм билээ. Тэр хөлөө ээлжлэн солбоод тамхиныхаа утааг дээшүүлээ. Би өөрөө татдаг ч гэлээ. Тамхи татаж байгаа эмэгтэй хүнд тийм ч таатай ханддаггүй. Гэхдээ энэ бүсгүй тамхи татах нь гойд зохих юм. Жижигхэн сэвшээ сэлгэнд тэрний үлээсэн цэнхэр утаа угалзран суунаглаж бошгоны хормон үл ялэг сэвэлцэн. Хэрвээ би зураач байсан бол тэрнийг зурчих юмсан. Зурагчин байсан бол зургийг авчих юмсан. Даанч би аль нь биш юм та. Гэтэл бүсгүй миний таатай бодлыг сарниан савхан хуруундаа тамхи хавчуулсан турхан гарныхан алгыг дээш нь харуулan хагас өргөж гэж уртаар дугарлаа. Дууных нь өнгө асуух гэхээсээ илүү сонссондоо итгэхгүй байна уу гэлтэй. Тэрч бүхэл нарийн цагаан янжуураас сандлын ирмэг дээр тавилаа. Саяхан л айтайхан байсан юу нь болохоо болчихсон бол гэж би бодож амжлаа. Тэгтэл ашгүй. Гэж мөн л уртаар. Гэхдээ ямар нэг юмд тайвширсан өнгөөр хэлээд инээлээ. За ашгүйдээ гэж бодоод би ч бас даган тайвширлаа. Тэрнийг харж суусан тааламж маань тасар татуулах гэж байгаа юм шиг харамсал надад төрсөн байж болох юм шүү дээ. Сандал дээр тавьсан тамхинаас нарийнхан хөх утаа хүч мэт тунай муутайхан сунгалах нь нэг л өнчин харагдана. Түрүүхэн тэрнийг хавчуулж байсан савхан хуруугаараа бүсгүй одоо хүзүүндээ зүүсэн нарийнхан гинжтэй зүйлийг эрхлүүлж байгаа мэт атлаа. Тоомжрүүхэн оролдох нь сонсож байгаа ярианыхаа өнгөнд таарсан болов уу та. Заримдаа өнөө зүйлтэй эмзэгхэн гихч нь хазах нь тажиангуйч юм шиг. Цаана нэг уйхан агаад тансаг. Бүсгүй бүр тэхээсдэг гэсэн мэт. Гэж зөвшөөрөх мэт толгой дохих мөртөө тас энийн гэдилээ. Энийгт нь эрэлдсэн цагаан шүдийн ухаан ягаа уруулаар имжирлэх нь зогсон гэж яаваа. Яг л хэн нэгэн нэмбаа зураач цаг заваа заран байж зураа юу гэлтэй. Даанч чихтэйхэн том нарны шилдэт бол харцсан ерөөсө харагдахгүй юм та. Энэ хооронд ачсан хөлөө нааш цааш алгуурхан савлна. Би хэдийдээ ч юм дахин тамхи асаасан байлаа. Тэрний яриа битгий тасраасаа гэсэн гинэн хүсэл битүүхэн төрнө. Яагаад тэгээд байгаагаа би мэдсэнгүй. Мэдээч яах юм бэлээ. Зүгээр л хамгийн хөөрхөн, хамгийн өхөрдөм амтныг үргээчгүйхэн шиг зургийг авах гэж байгаа зурагчин Мяран гэх мэт би огцомхон ч хөдөлгөй сууж байлаа. Бүсгийн царай баг зэрэг төлөвшөж гэж юуг чин баттай үгүйсгэх мэт хэлээд өрөөсөн гараараа үснийхэн болтыг авлаа. Нөгөө цав цагаан даашинзан дээр гялалцсан хар хөрмөс задран минав. Тийм урт биш ч гэлээ. Тэрний задгай ус нарны ташралтсан туянд гялтгана. Зургатаар гардаг шампуны реклам шиг. Энэ хичнээн аятайхан мэдрэмжгээч. Гялгар юм харахаараа өөрийн ирэхгүй гутлаа харлаа. Бодвол гялалцж байна уу гэж сансан юм байлгүй. Хөөх юм гутал минь. Юун гялалцах. Тоосон дарагдаад бүүдэж өрхөж. Цоцсон дооч гэхүү, ичсэндээ ч гэхүү хурдхан шиг хойшин татлаа. Гүй тэгээд татаад ар дээр гаргачих штий. Хий дэмэл арчсан гэж бодно. Гэтэл хүүхэн дахиад л гэж гайхсан, зэвүүцсэн өнгө харшуулан хилээд нарны шилээ зулаа дээр гаргалаа. Тэрний нүдийг харах боломж гарсан хэдий ч айхтар төгшүүр дагалцаар байв. Нэг их том биш ч гэлээ өөртөө тохирсон нүдтэй бөгөөд сормоос нь харин өөрт нь баймгүй урт юм. Хиймэлж байж мэднэ л дээ. Би ямар ялгах биш. Харин харцсан надад харагдсангүй. Тэрний хөлөө савах, үсээ оролдох, тэр бүхэл нүүрнийх нь ер нь бүх хөдөлгөөн нь гацаж орхиод бараг 10-аад хорон боллоо. Ямар ч урт хугацаа, ямар ч төгшүүрт мөчөв. Би ч гэсэн хөсчгөө шахав. Гэж тэр ихэд огцом дугарлаа. Уг нь би одоо л ширв татах ёстой болов уу гэж тамгалсан боловч тэр гөлөрсөн хэвээр үлдэх нь гол руу хүүт даагаад явчих шиг. Бүсгийн цог шиг гялалзах хөрнүүдийн тойрон өсгүүлэгнэн аягаар нь дүүрч ирэх нь хаа нэгтгээс зүгээр л шахчих уу гэлтэй. Гэсэн хэдий ч зовхийн давсангүй. Төвчээртэй юм. За та болохооч байлаа да гэсэн бодол надад харамсал дагуулсаар харвж ирлээ. Одоо л ёстой чарлахан дээ гэж бодов. Нэр орилоод босоод ирвэл би юу яах вэ? Зүгээр ч түрүүнээс хойш юугаа хараад хөлрөөд байгаа юм гэвэл би одоо хаашаа харна. Айж байгаа юм шиг үсрээд гаралтай нь биш.
Айхгүй нинэ гэд ямар ч удахгүй хуцгэлтэй нүш гэсэн хөгийн бодол татав. Тэгтэл бүсгүй уртаар амьсгаа авч хун танхил гэмээр цээжин дээрээ турхан цагаан гараа тавин сэвэх мэт хөдлөөд ааха гэж ойрхон толгой дохиод инээсэн хэдий ч тэрний нүдэн дэх нулимс юу юугүй арилсангүй. Гэхдээ нулимстай нүд инээхээрээ тийм хайр татам гэдгийг би ердөө мэдэхгүй юм. Цаад хүн тоглож байсан байх таа гэж бодлоо. Тэрхэн зур надаас ч гэсэн нэгэн бөөн хар юм гараад явчих шиг болж дотроо онгоовч хэрвээ тоглоогүй байсан бол гэсэн дутуу бодол цээжний цаана үлдсэн юм. Бүсгүй ингрийн товчийг мулталчих нү гэлтэй сэвж байснаа сайн нэг тайвшир бололтой гэж уртаар санаалдав. Магадгүй би тэр турхан товч мултарчгаасаа бүр тасарчгаасаа гэж бодсон ч байж болох юм. Бүсгүйд сонсож байгаа зүйлээс нь таашаал улам бүр давхарлан ирж царайд нь жаргал гэрэлтэж цацарч эхлэв. Тэрээр ой гэж цаад хүнээ цаашлуулж байгаа юм шиг түргэн хэлж байснаа гараараа амаа дарж мөрөө хөдлөн чимээг үхэн инээж сүүлдээ бүр бүх биеэ хөдлөн инээлээ. Надад дахиад л өнөө хэрийсэн цагаан шүд зурсан мэт ягаан уруул баг зэрэг нулимстай нүд намирсан хүрэн үсгээд энэ бүхэн оройн нарны туяанд гой сайхан харагдаж эхлэх юм тэр. Зүгээр ч нэг харагдаж байгаа юм биш. Ямар нэгэн сайхан уянг дагуулan нуугах хажээ. Цаад хүн дахиад ярин шүү гэсэн бололтой. Бүсгүй нуцтай наргагүй. Гэж толгой дохиод яриа дуусах бололтой уцаа цүнхлээд хаашаа чимхарч хэсэг бодол хэлэн сууснаа. Нэг хөөрхөн инээмсэглчгээд нүдний шилээ буулган алгуурхан бослоо. Нэмгэн цагаан бошинцоо үл мэдэг тэрбэлзүүлэн нар сөргөн алхах тэр бүсгүй цээжний минь гүнд ямар нэгэн том нөхөлдөөч шиг санагдсан. Би сүдрөвчөнд гав ганцаараа хоцорлоо. Ухаа ягаан уруулын будагтай янжүрийн үлдэгдэл. Саяхан энэ дурлалын бүтээл биш. Яа харахгүй бүсгүйхэн байсныг гэрч болон үлджээ. Гэтэ сонголцож байна гэж сүрхий. Гэртээ харих ёстойгоо саналаа. Утас маань уурлах мэт чарлав. Би ч гэсэн уцтай штэ. Дэлгэцэн дээр хань гэж харагдана. Уцаа авангуудаа шууд л найз нь одоо очиж явна хоолоо хийсэн хөө гэтэл өөдөөс тэгсэн хөө ирж гин үү? Эртхэн ирүүл хамт дэлгүүр гармаар байх юм гэж эхнэр маань уянгалуулан ярьж байна. Ууг нь уцаар ингэж л ярьдагсан гэж бодонгууд саяын бүсгүй санаанд орж ханаараа тогломоор санагдлаа. Утасны цаанаас байна уу? Яаж вэ? Дуураач дээ. Гэхдээ би ааха гэлээ. Юу ааха гэж ирж байгаа мó тэгээд. Хурд ирээрээ. Нэг юм гүлрөө таг очтой шүү чи. Гэхдээ вау гэсээр би олны урсгал дундуур шурган орлоо. Түн баярын бом эрдэнэ. Сүүдрөвчөнд болсон яриа.